За хай манайхан биний ТV татамаар л. Би ингээд камераараа илүү ойртол марах. Яаж камера авах юм болох вэ? За зүр ингээд л ч тий. Би яг өглөөний цаг уух чинь. Өглөөний гэжтэй одоо цаг хараад чинь одоо цаг 4 цаг болж байна. Бараг 5 болох чинь. Өнөөдөр миний нэг амралтын өдрөөс авахгүй юу? Унтаад тэгээд орондоо байж байгаа дөнгөж сая босоод усан дороо нүрээ будчаад тэгээд бичлэг авах гэж байна. Давхар өсөд байгаа болохоор шууд юм идэнгээ бичлэг хий гэж бодоод бүх юмыг амжуулдаг. Тэгээд бүх юмыг яг нэг дор хийдэг наацтай. Би ихтэй заяа шоколаданд нэг тийм дуртай биш. Гэхдээ талхан дээр бол ингэж тавьж идэх дуртай. Би өнөөдөр юу яах гэж байгаа гэх юм бол шууд үгүй. Миний нэг ламп ингээд цуурсан байхгүй юу? Тэрний завсраар бүр сая амар орлоо. Миний Black Memory хүн болгонд би Black Memory байдаг гэж боддог. Тэгж итгэдэг. Дунд ангита би бүр амар Black Memory хийсэн. Тэрнээсээ ингээд би таад ингээд ярмаар санагдаад Black Memory ч гэсэн би яг тэр зүйлийн талаар ингээд яриад инээлдэх тийм хэмжээний болсон. Таад гэдэг намайг өртөж боддгоо хаа тэг ингээд амар тийм эмхтэйцтэй зүг амьдралаар амьдардаг гэж боддог байх. Гэтэ бүр ерөөсөө тийм биш. Зүгээр л амар олон Black Memoryтэй дандаа фейлдэж явж идэг. Тийм төрлийн хүний их ингээд бүргээ санахыг хүсдэггүй дурсамжуудын нэгт бол яг яхаарахгүй миний дунд сургуулийн үе байсан. Бонд би баг сургууль төгссөн байхгүй юу? Дунд сургуулийг би Монголд өнгөрүүлсэн. Амар инээдтэй. Гэтэ энийг биний хүмүүс амар ярьдгүй. Гэтэ яг хамт энэ Black Memory бүтээлсэн ангийн маань хүүхдүүд юу надад мэдж байгаа. Бонус ирээд шууд нэг ингэ сургууль шилжиж ороод сонин заяа манай багш ингэ намайг шинэ судалт суулгаагүй заяа. Байхгүй хүүхдийн ширээн дээр суулгацсан. Тэгээд тэр хүүхд нь хизээ ирэх нь мэддэхгүй. Жигийн янз бүрийн холбоотой сургуулийн тийм үйл ажиллагааны ингээд явцсан. Тэгэл би ингээд за окей гэж суугаад яг ингээд миний хажууд тэр байхгүй хүүхдтэй хамт суудаг байсан нэг хүүхд юм шиг байгаа заяа. Тэр хүүхд бүр амар заяа чи ингээд чиж болохгүй хүний суулаа да гэж үгээд яв. Нэрингээсээ тэгсэн заяа. Нэрингээсээ наад охин чамайг ирэхээр энэ суусны мэдээд амар уурлах байх энэ гэж мэген. Яа би бүр амар айгаад юу вэ гэж бодоод. Тэгээ миний орд бас яг ингээд хоёр эмэгтэй эрэгтэй хүүхд ингээд суудсан. Тэр хоёр хүүхд болохоор наваг бас давхар айлгаад наад охин чамайг ирэхээр за энэндээ өөрийнх нь ширээн дээрээ суудсан. Тэг бүр яанда чими гэж мэгээд ёо би бүр амар ингээд тэлтэнд орчиж байгаа байхгүй юу. Тэг жахтан тэр охиныг ирэх хүртэл манай багш намайг өөр ширээнд суулгаагүй зүгээр тэндэл суулгааддаг наацтай. Тэг 4 өдөр тэгж суусан. Би яг хэний ширээн дээр суусан байсан бэ гэхлээр ангийн даргын ширээн дээр суусан байсан бэлээ. Ангийн дарга марга гэж бас сайн мэддгүй байсан аахгүй. Ягаад гэвэл намайг Японд байхад тийм ангид ангийн дарга марга гэсэн тийм байдгүй байсан. Тэгээд ангийн дарга тийм амар ааштай мааштай гэдэг би өөрөөсөө мэддгүй байсан болохоор за би жалуулах юм байна да гэж бодоод тэр охин ирвэ. Тэгсэн чинь яг би яг юу болсныг яг үнэхээр санахгүй байна. Тэгээ яг тухайн үед бол надад гайгүй л хандсан байх гэж бодоод тахын тэгэж амар миний дурсамжинд үлдээгүй. Багш тэр охиныг ирэхээр намайг шууд өөр ширээн суулгасан л байх л та миний санахаар. Тэгээ би яагаад яг саяны яриаг ярваа гэхээр тэр ангийн дарга маань үнэхээр амар хүүхэд байсан гэдгийг би зөвөр хэлхийг хүсээд саяны яг тэр сценийг ярьлаа. Сургуульд чи ингээд урлагийн үзлэг гэж болд юм байна шүү дээ. Би ч ерөөс урлагийн үзлэг бас мэдгүй заяа. Одоо бол тэр урлагийн үзлэг гэдэг юм бол аюу их таалагддаг байсан. Одоо бодоход ер нь урлагийн үзлэг ер нь амар хэрэгтэй юм биш үү? Хүүхдүүдийг ингээд урлаг тал руу ингэж амар аваачдаг. Тэгэж явсаар би ингээд ангийн дараагаас жоох айдаг болсон заяа. Манай ангид яг тэр үед тийм групп байдаг байсан аахгүй юу. Угаасаа ингээд тэ дунд анги манг ахлах сургууль чи ингээд охтууд ингээд хид хидээр нийлээд групп болчтой. Манай тэр ангийн дарга байдаг групп болохоор ангиасаа ингээд онцгой одоо mean girls-ийн тийм охтууд шиг заяа. Зөвхөн тэр манай ангийн дарга угаасаа ойлгомжтой тийм strong woman болохоор угаасаа тэр групп дотор ингээд баг нэг тийм ахлагч маягийн тийм зүйл үүсгэсэн заяа. Өөр бусад охтуудын нас ингээд гайгүй татна болоод тэгээд тэр группт илсэж орвоо. Тэр үед бас өөр нэг газар шилжээд ирсэн охин бас надтай хамт байсан аахгүй юу. Тэр охин битээ хоёроос ингээд яг тэр группийнх нь ингээд нэг болсон. За тэгээд урлагийн үзлэг болвоо. Ангийн даргын маань групп маань угаасаа ингээд бүжиглдэг заяа ингээд тухайн үед амар бүжиглдэг гэдэг хүмүүсээр амар алдартай байсан бахад. Би ч гэсэн тэр үед амар бүжиг сонирхдаг байсан. Би одоо ч гэсэн бүжигэнд амар дуртай, бүжиглэх дуртай. Сургуульд чинь ингээд урлагийн үзлэг болохын тулд ингээд ямар ч тийм бэлдэх хугацаа бас тэгж амар өгдөг юм биш үү? Одоо жишээлбэл би ингэж бодсон аахгүй юу. Ангийн хичээлийн цагийн нэг өдрийг ингээ урлагийн үзлэг бэлдэх тийм өдөр мөдөр болгох тийм болов гэж би бодсон чи үгүй заа ерөөсөө ингээ хүүхдүүдийг зүгээр хичээл бол хичээлээрээ байгаад
урлагийн үзлэг бэлдэх цаг бол хичээл дуусны дараа ингээд бүр орой хүртэл ингээд бэлддэг. Хаг бүжиглж байгаа тэр ангийн дарга маань болохоор бүр амар бүжинд хайртай тийм охин байхгүй юу? Өцөөлж чаддаг юмыг хүн нэг зааж чаддаг. Бол 7 дугаар ангийн хүүхэд шүү дээ. 8 ч байлуу тэр үед уруу бүжиглж мөжиглэх юм бол ингээд загнуулж магнуулаад тэр амар айцтай заяа. Гэтэ би ганцаараач биш нөгөө нэг хамт нийлж байгаа группийн маань охтууд хүртэл тэр охиноос жоохон имээдэг байсан. Мэдхгүй би тэгж боддог байсан. Одоо бодохоор би бүр ингээд жоохон айцлаа гэхгүй. За тэгээд ингээд урлагийн үйлчлэгээ ингээд бэлдээд явж байваа. Тэгээд тэгсэн чинь би чинь яг тийм насан дээр хайр дурлал, үерхэл нөхөрлөл, шохоорхол мохоорхол амар их байдаг гэсэн үед хамт шилжиж ирсэн охин гэдэг байгаа шүү дээ. Тэр охин болохоор бас ингээд нэг залуутай үерхдэг байсан аахгүй юу? Манай сургуулийн залуу заяа. Найз залуугийнхнаас ингээд найзууд ингээд практисаараа ингээд байгаа заяа. Яа тэр практис нь яаж яахт нь ингээд манай сургууль хамгийн ингээд алдартай гэх юм уу? Одоо бодохоор бүр үнэхээр залмын санагдчихэв бүр гэмээ. Атмандуу тийм залуучууд юм уу хайшин тэг бодоо үзтээ дунд сургуулийн атманчууд гэж бодохоор одоо бодохоор бүр ёо тэр шилжиж ирсэн охины найз залуугийнх нь нэгтэй ингээд жоохон жогроо мессеж бичлэлтэй тэгээд үерхсэн байхгүй юу? Ёо тэр залуучууд ингээд дандаа ингээд амар уулзахыг хүсдэг. Тэр чинь нөгөө яг ингээд урлагийн үзлийн үеэр болж таарсан байхгүй юу? Би чинь яг тэр урлагийн үзлийн үеэр тэр ингээд нэг найзлуутай болчихж байгаа. Манай одоо ингээд группийн маань шилжиж ирсэн нэг охин бас ингээд найзлуутай болчихж байгаа. Хажуугаар нь бит хоёр чинь бүр амар завгүй зэ урлагийн үзлэгээ бэлдэх хэвээр. Бүр өдөр алгаан штэ өдөр алгаан. Яг тухайн насны ингээд юм болоод ингээд хөвгөттэй ингээд уулзмаар санагдаа. Нөгөө залуучууд нь бүр амар ядаргаатай байн уулзсан юм бол зэгээл. Тэгээ нэг өдөр одоо нөгөөдөл чинь ингээд удаад энэ хоёлоо явъя л та гэдэг нөгөө бүжгээ яг бэлжижсэн ахгүй юу? Хоёлаа ингээд явчих л та ингээд би ч амар дуртай бараг л явсан бах одоо ер санахгүй байна л та. Бүжгийн бэлтгэлээс яаж зогтох уу гэдгээ ингээд ерөөсөн мэдхгүй заяа. Тэгээ ингээл юмс идэл хоёлаа ингээл явчих л та. Ингэж хэлээд ингэж худлаа яриад явчих л та гэж мэгээд өвдчлөө гэрлүүгөө харьцуулчлаа гэж л яг явсан байх. Хоёлаа гэтээ хамт явсан гэж хэлээгүй заяа. Ингээд тусцтай явсан заяа. За тэгээ сааданд уулцсан. Саравч маравчтай. Тэгээ мод энтертэй тийм саад байдаг байсан. Тэгээл тэ ингээд сэтгэлд амар эвгүй тухгүй заяа. Ингээд сэвтэй худлаа илээд явцсан. Тэгээд ингээд сургуулийн тэр чи ойролцоох цэцэрлэг юм чинь нөгөө хэд чинь гараад ирүүл яана ингээд нөгөө ангийн дарагта баригдчул яана гэсэн бүр айд амар их заяа. Тэгээд тэгсэн чинь яг ингээд угаасаа худлаа илэх угаасаа л баригддсан байлээ заяа. Уулзаа байжсэн чинь нөгөө хэд чинь гараад ирвэ. Бөөнөрөө ингээд гараад иртээ ангийн даргаыг ингээд дагуулсан. Гэтэ яг харьжил явсан юм байна л да. Бид хоёрыг яг хайж маях гэж жараач гараагүй ах л та. Ёо тийм амар штэ бүр. Ингээд гараад ирснийг нь мэдээл бид хоёр ч ингээд шууд сонирн болоод ёо амар гип хийцэн хоёр хүн заяа. Тухтаагаад нуухдах газар хайгаа. Бид хоёр заяа бүр ингээд модны цаана ингэж нуухдаа. Тэгээ одоо бодоо үзэхэд бүр амар тэнэг байгаад яа гэвэл ингээд тийм амар том мод биш аа жижигхэн мод байгаа. Тэгээд ингээд би харагдах нь ойлгомжтой. Тийм багч бид хоёр бүр ингээ модны цаана нуухдаа ч угаасаа ингээ баригддсан моостэй. Тэгээ баригдаал бөө хэрүүл болоод тэр дунд ингээл барыг дахиж харьцахгүй манай ингээд бүжгээс гар мар ухааны юм тэр хүмүүс ярьсан баха. Тэгээ яах нь бас хамт явж исэн залуучууд нас бид хоёрыг өрөөсөө өмөөрөхгүй заяа. Яа хүмүүсэл тэгэн л дээ тэг ингээ худлаа ярьж гараа явцсан хүмүүс тэнд бүр ингээ залуучуудтай уулзаад ангалзаад явж исэн. Тэгээ яах нь бүр ёо модны цаана ингэж нуугдаж муугдаад ёо арай энэ л миний бүр амар black memory байсан. Баригдчихлаа да гэсэн тэр мэдрэмж бүр ёо амар үнэхээр төгшөөртэй байсан бах таа гэж бодоод идэв. Хэрвээ ингээд энэ охин ингээд муухай зангарч юм бол би шууд энэ группээс ингээд хөөгдөх бах. Гэтэ тэр охинтой ингээд дараа нь яг ингээд зөндөө олон гоё дуртан жас бүтээлсэн л тэ ингээд бид бас зөндөө бас гоё найзууд байсан. Дандаа ингээд гэтэ одоо бодоод үзэхэд бүр амар тэнэг би яагаад тэгэж айх хэвтэй юм бол намайг тэр найзуудынхаа групп дундаас хасан л эцтэй гэж хэрэг яг одооний би тийшээ очсон бол би үнэхээр нэрээ яаж ч тэр охиноос айхгүй байсан аахгүй. Монгол хүмүүстэй бас нийлж үзээгүй байсан болохоор яг мэдхгүй яаж харьцааж бараг мэдхгүй байсан болохоор яг тэгдэл байсан байх л та. Гэтэ яг энэ надад бас тэгээ нэг амьдралын туршлага сургуульч болсон л ах л та. Өөрийнхөө явахад минь нэг тусалцаа болсон баг. Тэрнээс бол би дунд ангимагтаа тэгж be yourself байгаагүй. Тийм байсан болохоор халах сургуульд орж ирээд би бүр шал өөр болоод өөрийнхөө байдаг болсон. Тэгэд одоо ч гэсэн тиймээрээ яа гэтээ нэттэй байна. Бид хоёрыг бүр ингээд модны цаана ингээд нуугтаад байж байгаа босстой бүр ингээд баялаа яана гэж. Бид хоёр баг дахиж танаа бүжгийн юунд ч орохгүй хонел юм ярьсан баг. Гэтээ мэдгүй дараа нь тэгэл эвлэрсэн бид хоёр буцаад бүжгийн дотроо байж лээсэн шүү дээ. За өөр ч юм болохоор
Тийм. Энэ бас яг дахиад дунд сургуулийн маань Black Memory. Тэгээд би энийг гэхдээ үнэхээр хүмүүст бүр үнэхээр ярихыг хүсдэггүй Black Memory-д энийг яагаад гэвэл би биш дээ. Сургуулийнхаа хамгийн nerd залуутай үерхдэг байсан. Яа үерхдэгч гэжтэй ёо. Тэг гэхдээ яг ингээд намайг яг Японоос шилжиж ирээд шууд болсон явдал хгүй. Бараг 1 сарын дотор болсон явдал. Тэр хэд ч амар утасны дугаараа амар хаадаг байсан шүү дээ. Гэхдээ би бас нэг тэгж амар утасны дугаараа өгдөггүй. Гэхдээ ёо 7 гараг нэг залуу ингээд ягаад ч миний утасны дугаарыг авцсан над руу ингээд танилцъя гэд мессеж ирээд орой болгон мессежлээ. Гэхдээ бид хоёр ерөөсөө хуцмасаар ярьдгүй заяа. Тэгээд би тэр залууг хамгийн гол хин гэдгийг мэдгүй. Ямар ч сан манай сургуулийн залуу. Тэгэл үргэцсэн юм шиг хамаа мэдгүй ёо. Баг уулзч чаагүй мэдээж мессежээр яаснаа үргэцсэн аахгүй юу. Тэгээд жоохон махтаа тэгтээ угсаал яг тийм байдаг гэсэн шүү дээ. Яг одоо үеийнхэн бол арай өөр болсон баг сошиал медиа амар хөгжсөн. Тэр үед чинь тэгэж амар хөгжөөгүй. Юу дөнгөж Facebook гарч ирсэн үе үргэцсэн юм аа. Тэгээд үргэснийхаа дараа тэр залууг сургуулийнхаа хамгийн nerd залуу байсныг мэдэх үед ёо. Би ихтэй хүнийг бас тэгж амар хийж болохгүй л дээ. Гэхдээ ягаад ч юм бэ миний үнэхээр л хар дурсамж. Үнэхээр хар дурсамж. Одоо хүртэл манай ингээд хамгийн сайнаас намайг ярьдаг гэж бодолтой чи нөгөө тэрнтэй үргэжсэн те. Ээ гэж мэгээд ёо. Амьдралдаа хамгийн анх үргэсэн залуу байсан аахгүй юу? Ёо. Зүгээр те амьдрал баялаг. Би ч ингээд анх удаа Монгол залуутай мессеж бичиж үзэж байгаа байхгүй. Тэгэл тэр чинь гоё юм байгаа зү анх бүр вау гэж үгэлээ. Жахт манай ээж бүр тэрийг бүр амар дэмжсэн заяа. Би ээжтэй ингээ бүх юм ярьцдаг болохоор ганц ингээд охин ингээд анх удаа ингээ хүнтэй үргэлж мөрөхөд ингээд явж байгаа амар манай ээжтэй амар хөөрхөн санагдсан байж магадгүй ямар ч сан бүр амар дэмжижсэн тэр үед. Тэгээд бүр хөөрхөн штэ миний охин гоё штэ юм штэ гэж мэгэл. Би ихтэй энийг та хэд ингээд яриад явна гэж юусэн бодсонгүй. Би нэг хар дурсамжуудыг та хэд одоо мэддэг боллоо. Тэр надтай уулзах юм бол бити энэ талаар яриарэ. Үнэхээр бити яриарэ. Яа одоо ихтэй тэр залуу ингээд юу чи YouTube хийдэг охин мэдхүү би тэр охинтой үргэлжлэв гэсэн чинь тэгэж ярьдаг баха те ёо шат намайг гэхдээ та хэд нэг амар их цаантай үргэлжлэл байсан гэж одоо ингэж нэг олон юм яриад энэ тэгэж бодчих магадгүй гэхдээ үгүй нэрээ хүн болгонд л ийм юм байдаг. Гэхдээ надад бол хүндлэх сэтгэл бол байгаа. Яа гэтэл мэдгүй чинь аа. Би өнөөдөр өөрийнхөө Black Memory хүнд хилдэггүй зүйлүүдээ танад ярьлаа. Тэгэд ингээд зүгээр инээд хөөр болгоод ярьчих юм бол тэр чинь нэг тийм аим Black Memory байхаа болчих юм болов уу гэж би бодож байна. Тэгэхдээ өөр зөндөө олон Black Memory байгаа. Тэгээд тэрийг боломж олдвол дахиад ярий. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг энэ хүрээд дуусгая. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа. I'm gonna pull a study to the side. She keep coming at me every day and night. When I left in my life started feeling right.